Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. Гүнж. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. Цагилган шатанд энгчэнтэй зэрэгцсэн зогссон үйлчлэгч эмэгтэй түүнтэй мэдлэв. Бүсгүй түүнийг сонсоогүй мэт урагш харан зогсоход үйлчлэгч түүнийг дээрээс нь доош нь ажиглахад тэр цаг үргэлж самнаж боосон үстэй явдаг байтал энэ удаад үсээ задгаа тавьсан байх нь тэр. Ингээд зогсохгүй саата дааш нь зөмсөж уруулан улаан өнгөөр хааш яаш бодсон байх нь харагдлаа. Хамгийн сүүлд харцаан доошлуулад гайхаж хоцров. Бүсгүй хөл нүцгэн байжээ. Хөөе чи минь гутал хунараа хааш нь хийчихэв гэж тэсэлгүй уулаа галдахад энгчин сая түүнийг анзаарсан болд өөдөөс нь гарах мөчөд үйлчлэгч эмэгтэй өөрөө ирэхгүй хананд наалдан түүнээс аливаалах холдохыг хичээнэ. Учир нь түүний царай зөвхий дааж нүдэнд нь битүү цус хуржээ. Харсан хүний чөмөг зарцсан аимшигтай хүүтэн гарцаар төөнөж байтал цагилгаан шат зогсож түүний буух давхарт ирснийг зарлав. Энгчин бүхэгнээс буухынхан өмнө үйлчлэгч рүү харан тасхар хил гаргаж баруун гарынхан долоовор хуруугаар уруулан босоогоор нь зүсээд мушийн инээмсэглсээр боов. Харин цагилгаан шатанд үлдсэн үйлчлэгчийн зүрх цолтой л зогсчихсонгүй. Тэр хаалга хаах товчон дээр дармаар байвч хамаг биеийг хөшчихсөн мэт хөдөлж болсонгүйд дэмэл гингэнэн ойлно. Харин энгчин эргэж ч харсангүй алхасаар ажил руугаа ороод явчихв. Түүнийг ажил руугаа орж ирэхэд хүм бүр гайхсан харцаар харсаар харин зарим нь мэд мэдхэд тэр мөн л сонсоогүй юм шиг алгасаар захирлынхан өрөөний өмнө ирлээ. Хаалттай хаалганы цаанаас захирлынх нь хөхрөх чимээ гарч хэн нэгэнтийн бизнесийнхэн далаар хууч хөөрж байгтан баярхах гэж татдаг навчин тамхины үнэр хаалганы завсраар ханхлана. Энгчин хаалганы бариулыг тадан орох гэснэн болив болтой. Гараан татан аваад эргэж алгасаар өөрийн сандал дээр ирэн сов. Төдөлгүй ажлынх нь хорны хутхуур гэгдэх чамаа бүсгүй дуу аялсаар ажлынхан өрөөнд орж ирээд энгчин хармагцсан уула галдан "Хөөе, миний найз ирчихсэн юм уу?" гэдэг өөжрөн дэрэгдэн очиж суув. Ажлынхан дундаас хинэн ч энгчинтэй зориглож ярилцахыг хүссэнгүй. Зөвхөн чамаагаас бусдна. Чамаа дугуйтай сандал татаж бүсгүйд наалдах шахам ойртон сууснаа амийг нь тосон "Хөөе, миний найз чинь үсээ задгаа тавиад урлаа бодчихсон чи ёстой гоё харагдчих штий. Аль эртнээс л ингэж байхгүй? Нормасын амтнд л яваад байсан." Гэхэд энгчин хариу дуугарсангүй. Хөдөлсөн чгүй. Чамаа хоолоогоо залсан "Ингээд нөгөө хин яхав ээ? Болеэр чамд сайн. Тэр танах руу чамтай уулзгаар очсон гэсэн. Өнөөдөр ажилдаа ирсэнгүй. Арай танаад хонсон биш үсттэй" гэж айлгуутан хэлснэн нуг хідэл инээгтэн аман дарж байв. Энгчин мөн л хариу дуугарсангүй. Чамаа элдв хүмүүсийн хов живийг хамж ярин хошуу амаа нийлүүлэх гэсэн ч өөдөөс нь хариулах байдгаан өөрийг нь сонссон шинжгүй суух энгчингээс өөдөвөө гэлдэн. Цааны цагаар тухтаа ярий заа юу гээд сууж байсан сандлан чирээд аяхтай кофегон барин өөрийнхөө ширээ рүү явлаа. Энгчин хичнээн удаан ийм байдалтай суусан бүү мэд. Ажлынх нь цаандан орохоор гаргадан түүнд хэлвэл тэр мөн л хөдөлсөнгүй, хариу дуурсангүй. Залуус хэлгэлдэн гарахад тэдний нэг нь "Харсан уу? Хөлмөцгөн байгаа үсттэй" гэж шивнэн хэлэхэд нэг нь "Харин тийм ээ, сэтгцэн өвчтөг гэсэн. Захиралтай уулзаж яах гэж байгаа юм бол?" Гэхэд бас нэг нь "Цагтаа дуудах хэрэгтэй юм шүү"
гэж айрсан байртай шивнэлээ. Тэгтэл чамаа намжирдан юуны чин цагта бадвал тойрог гудсын тэрэл нааш цааш нь болох гэж байгаа биз? Битгий сүр бадруулцгаагаад бай. Гэсэр гарч явцгаав. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа захирлынхын нөрөөний хаалга онгойж дотроос нь өтгөн саарал утаатай хамт захирал нь түнш компани ерөнхий менежерийн хамт хөхрөлцөөр гарч иржээ. Менежер ингчин хараад танин толгой дохин мэдчлээд өрөөнөөс гаргахад захирал нь нүднийхэн булангаар түүнийг хараад ярван "За юу байна?" гэв. Ингчин хариу дуугарсангүй өндийн босч цүнхэн уудалж байтал захирал "Хүн мэд мэдэж байгаад хараа өгч дуугарч өгдөггүй. Аль ороод ир. Чамтай ярих юмч харин надад байна да." гэсээр өрөө рүүгэн ороход ингчин цустай алхан ардаа нуусаар онгорхой хаалгаар ормогцсон хаалгыг хаач гав. Гэтэл төгжээ торх их чимээг сонссон захирал нь "Яагаад чи хаалга төгжээд байгаа юм? Наад нүур хамаа хараач. Халтаалгаад айжчихсан. Бодож чадахгүй юм бол яах гэж даруутлан зураад айжчихсан юм. Саяны сайн хөөбөр чамайг хараад цочж байна штэ. Ажлаа хийх юмаа гэхэд битгий хүн амтан айлгаад энэ хавар яваад бай мэдүү. Аавч нэгээ уцаа авахгүй юм." гэж уурсан хэлэхдээ ахин нэг янжуурасан сууж байв. Харин ингчин удаан алгасаар өмнө нэрэхэд захирал сандлан хойш налан хөмөрсөн тогоо шиг гидсэн илж "Готл мотлааж өмсөг байгаа маа шим. Чиний нөгөө галзууч нь хөдөлчих юу?" гэж дохуурхан хэлэхэд ингчин доош харсан чихтэн "Би галзуу биш" гэж шивнэлээ. Захирал хөмсгөн зангидан "Юу гинэ?" гэж ширүүхэн асуухад бүсгүй энэ удаад арай чангаар "Би галзуу биш, адгийн эмтэн минь" гэж хөв. Үүнийг сонссон захирал уурсан ширийн дээрэн тогоогоор нь тулж бөхтийгөд бүсгүй рүү нүрийн үрчийлгэн харж "Чи бол азгүй эмтэн заа юу? Чиний талхны мөнгийг өнөөдөр би өгдөг. Чамайг сайн ажилласан болохоор тэр үү?" "Үгүй. Чиний аавтай би найзууд. Чиний аав надад нэг удаа их дон тус үргэсэн болохоор үгүй гэж хэлж чадлагүй галзуу охиныг нь талхны мөнгийг нь би өгдөг юм. Чимээгүй байгаад байх тусам өөрөө давраад байна уу юу? Ер нь боли. Тэр тойрох морхой зураа тонилж үз. Аавд чинь би хэлнэ мэдүү. Одоо гар." гэхэд хөдөлсөнгүй. Түүнийг ширээнийх нь өмнө доош харсан чихтэн үл мэдэг найган зогссор байхыг харсан захирал "Хөөе навш минь, гар гээд байгаа юм биш үү? Галзуусуудтай амтан байж тийм чинь" гэд сандлан хойш налан суух гэхэд бүсгүй ардаа нуусан алхан хоромхон зурд гаргаж ирэн дээр далаагаад зулай дээр нь буулгаж гав. Ширээгэн дэрлэн хөвцсөн захирал хэдэнтэн татганаад нам болов. Гэсэн чи ингчин ширээнд тулж зогсоод түүний тархийг юу ч хүү болтолд нүдэж орхижээ. Алхан цүнхлэн ажлаасан гарахтан шүүгэнд байсан чамайгийн хувцснаас өмсөд гарлаа. Чамай бол хавийн залуустай болзоонд явхад хизээд бэлэн байх үүднээс ээлжний хідэн хувцсан ажил дээрэн авчран үлгэрсэн нь энэ байж. Цагилгаан шатны хаалга өмнө нь нээгдэхэд бүхээгдэх энч байсангүй. Ингчин алхасаар орж зогсоход тархинд нь битгийлдэ битгий тэднийг алаач гэх аргаа барсан эмэгтэй хүний дуу тэртэй гүнд цоорайтна. Харин ингчин шүдэ зуусан чихтэн "Туугавэ. Туугвэ. Чиний амьдралыг авраад өгье гэж хэлсэн штт. Чи огт байгаагүй юм шиг л наана чимээг өхөн байж вэ" гэв. Гэтэл өнөөх хоол цөргөрөн ойлох шиг толгой дотор нь цоорайджээ. Хоёр чигэндэн алгаа нааж тараад "Амаа тат би хийх зүйлийг хийчихэд дараа нь яваад өгнө. Тэр болтол дуугүй вэ? Үгүй бол ээжиг чинь алаад айжхан шүү" гэлээ. Цайны цагийн дараа инээлжсээр ажил дээрэн иргэн орж ирсэн залуусын сүнс золтойл зайлжчихсангүй. Хаасайгүй цус татуулсан мөрнүүд, цустай ховцос, хан руу үсэрсэн цусан толбнуудыг харсан эмэгтэйчүүд амаа таран хашгирч тэдний дундаас чамай захирлынхан өрөөнд гүн орж ирмэгцэн хайраа гэж уулаг алдаад сөхрөн унав. Залуус түүний араас гүйлдэн ирэхэд захирлынхан тарих талаар нэг тарсан байжээ.
Энэ өглөө нараа цагдаагийн хаалга татлаа. Тэрээр өөртөө итгэлгүйхэн орж үүдний хэсэгт хувийн мэдээллийн бүртгүүлээд хилцээний дарга дээр нь шууд яваад орчихов. Ихэд ууралсан болов уу гэмээр утсаар ярин хашгижж байсан дарга нарааг хармагцсан дуудлагаан тасалж өргөхөд гүн ирж гарыг надхан мэд мэдв. Суудалтан буцаж суумагцсан. За нараа игч ямар хэрэгээр явж байгаа юм те? Харин игчтэн тусламж хэрэг болоод гэж хэлэхэд түүний хоолой зангирч нүдэнд нь нулимс цэйлэгнэн. Үүнийг харсан дарга сандран цаасан алчуур гарган ирж түүнд өгөөд юу болов вэ? Дүүдээ хэл. Ёстой асуудалгүй шийдээд өгье. Гэв. Нараа биеэн барихыг хичээн ах чинь гэртээ ирдэггүй. Утас саанч авдаггүй. Утас нь холбогдох боломжгүй гэд. Хизэнээс тэр вэ? Гэртээ ирэлгүй одоо 3-4 хоног гэж байна. Гэхийг сонссон залуугийн царай тэр дорон хувирч хөмсгөн зангидан ихэд нугацтай царай гаргаж "Ингэчин яасан? Охин чинь хаана байгаа?" "Охин гэртээ. Жаахан гэмтэл аваад тэрийг оюулсан. Ажилдаа явахгүй хэвтрийн дэглэм сахиж байгаа." "Нөгөө тарих толгой нь гайгүй юу?" "Бас л тийм хэн байна. Ямар тач игчтэй ахынхаа сургийг гаргаад өгөөчдөх хүү. Игч нь өргөдлөн бичээд ирсэн." Гээд цүнхнээс хавтас гаргаж ирлээ. Харин залуу энэ зур богино холбоогоор холбогдож нэр цохон мөрдөгчдийг өрөөндөө дуудуулжээ. Төдөлгүй гүйлгэнсэн харцтай нэг нөхөр түүний араас биерхүү бариныг залуу. Харин хамгийн ард нь дөнгөж сэрсэн болов уу гэмээр өлдсөн нүдтэй залхуу барин ирээ орж ирэв. Харин дарга нараад хандан "Да битгий санаа зовоо. Эдгээр бол энэ тал дээр хамгийн мундаг нь гэхэд болно. Та харин гэрийнхэн бас охиныхон гэрээ нууц дугаарыг өргөдлийнхөө дор бичээрэй" гэлээ. Нараа бэлэн барьсан байсан үзэгээрэн нууц дугааруудыг дарааллуулан. Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсороо.